Сайн мэцэн ирхэн үзэгчтэй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Солон мэдээллийн төвс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Солон аялал маань энэ жилийн дугаараа Улаанцай хотын 4 дахь шууны нутгаар бид бүхэн яг одоогоос сарын өмнө яваад ирсэн байгаа. Тэгэхээр оюутан залуус маань яг бидний студид маань хүрлээ ирээд байгаа илээ. Ингээд сайн мэцэн оюутан залуусаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндийг. Тэгэхээр бүгдээрээ яг Улаанцай хотын 4 дахь шуугаар аялаад бүтэн сарын хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр яг оюутан залуус маань яг энэ сарын хугацаанд яг ямар үр дүнтэй сайхан тийм амжилттай зүйлийг хийсэн бэ? Тэр талаас бүгдээрээ яриагаа эхлэе гэж бодож байна. За миний хувьд бол Өвөр Монголын Өртөс засгийн хорны Улаанцай хотын 4 дахь шуугаар явж ирснээс хойш 7 хоногийн дараа миний нүдэнд үзэгдсэн Өвөр Монгол гэсэн зохион бичлэгийн тэмцээнд аяллахаа тэмдэглэлээр оролцсон байгаа. Тэгээд олон улсын сэтгүүл дээр бас нэг судалгааны өгүүлэлт шинэлэг технологи хэвлүүлэхээр өгсөн тэндээс хэлэхтэр болсон байна. Тэгээд бүх хэдтийн 9-р удааны мембран судлаачдын хуралд сая 5 хоног Шанхайд оролцоод ирлээ. За тэгэхээр маш ололт амжилттай нэг сарыг бас өнгөрөөсөн байх нэ. Анх төвийн үед. За миний хувьд бол хуваарийн дагуу хичээлдээ яваад дээрээс нь төгсөх өгүүллийнхаа сэдвийг тогтоогоо судалгааныхаа ажлын бүтцийг гаргаад бас нэг хэд хэдэн өгүүллүүдээ зарим нь нэмэхлээ, зарим нь эхлээд тиймэрхүү ажилласан. Дээрээс нь би бас сургуулийнхаа Өвөр Монголын их сургуулийн алуус судлалын сургуулиас жил бүр зохион байгуулдаг тэр Хөх хотын иргэн тойронтой танилцах тэр аялалд бас нэг өдрийн аялалд оролцоод ирсэн байгаа. Тэргээрээ бас нэг аялын тэмдэглэл бичье гэж би бодсон. Бичиж эхлээд явж байна. Тэгээ Солон аяллаас бас би нэг томхон зүйл сурсан гэж өөрийнхөө бодож байгаа. Тэр маань юу вэ гэхээр ямар нэгэн тодорхой хэмжээнд явсан аяллахаа дагуу тэмдэглэл бичих гэдэг зүйл надад тийм сонирхолтойгоор болоод бас том сурсан зүйл маань нэг юм уу да гэж бодсон байна. За тэгэхээр хоёр докторийн хувьд бол ийм амжилттай байгаа юм байна. Хоёр магистрийн хувьд ямар байгаа л? Бид хоёр энэ жил төгсөх онголцсон. Тэгээд тасралтгүй төгсөх өгүүлэлтээр л сууж байна да. Ерөөсөө төгсөх өгүүлэлтээр л ажиллаж байна. Аялж ирснээс хойш би байсан. Монгол руу нэг 7 хоног яваад ирсэн. Бас нэг орон сууцныхаа хувийн асуудал. Тийм хувийн юмыг шийдчихээд ирсэн. За тэгвэл бүгдээ буцаад аялдаа буцаад орё гэж бодож байна л да. Тэгэхээр яг Улаанцай хотын 4 дахь шуугаар аялаад манай Солон мэдээллийн төвийн аяллаа Солон аялалд хамрагдаад та нарын сэтгэл ямар байгаа та нарын сэтгэлийг сонсъё гэж бодож байна л да. Ерөнхийдөө сэтгэл гэвэл бид нар өмнө нас ярьсан бид аяллахаа тэмдэглэлээр бичсэн байгаа. Сэтгэл маш өндөр байгаа. Миний хувьд бол тэгээд тэр тухайд урсгад тэр тухай бодоход бас их хөгжилтэй зүйлүүд болоод сурмаар зүйлүүд маш олон байсан. Тэрний хамгийн ихээр миний бодсон зүйл бол би ямар ч хэлсэн Монгол очоод тэр уламжлалт мал аж ахуйгаа хооронд нь харьцуулж бас нэг хэдэн айлаараас орж үзмээр юм байна гэсэн бодол одоохондоо төрчөөл явж байгаа гэх. Аялалтаа бас сэтгэл өндөр байгаа. Миний хувьд ч гэсэн бас аялалтаа маш их сэтгэл өндөр байгаа. Маш өгөөжтэй, ололттой, сайхан аялал болсон. Тэгээд тэр аялал дээр олж мэдсэн зүйлсээрээ бас өөрийнхөө амьдралд хэрэглээ явж байгаа. Тэгэхээр маш их сайхан байна. Тэгвэл өмнө нь яг Өвөр Монголд оюутан болж ирэхээсээ ч өмнө юм уу Өвөр Монголын талаар төсөөлж исэн, Өвөр Монголын малчтын амьдралын талаар төсөөлж исэн зүйлээс яг аялалд явсны дараа төрсэн сэтгэлдлийг үл ямар байгаа л? Андрийн хувьд яг манай Монголын юунад байгаль цаг үеийн үед арай жоохон ялгаатай. Тэгээд энд нэг цагаан эднээс илүү улаан эдэгээ ихтүүлэх үү махан бүтээгдэхүүнээрээ байдаг юм байна. Тэгээд жоохон ялгаатай талууд бол дөндөө юмс орж мэдчихсэн. Яг нэг малаа голчлон тижээдэг. Адуутай айл гэхэд дандаа адуутай. Гэхдээ яг өөрөөсөө хэрэглэх бага хэмжээний хоньтой. Тэмээч айл гэхэд бас яг тэмээгээ дагнасан. Тийм байсан. Бас эртээсөө тэгэж гэрт амьдэрдгүү, Монгол гэрт амьдэрдгүү дандаа байшинд амьдэрд юм бэл. Тэр нь бас их сонир санагдсан. Би бас тийм Монгол гэрт байх болоо гэж бодож исэн анх. За тэгэхээр энэ бол ерөнхийдөө малчин айлуудын бас нэг талын онцлог гэж бодож болох нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө малчин айлууд маань амьдрал ахуйдаа ч юм уу үйлдвэрлэлтэй гэдэг юм ер нь
орчин үеийн техник технологиг ашигласан тал дээр ер нь та нарт хэр ажиглагдсан бэ? Одоо Монголтой харьцуулахад Монголын малчин айлуудыг бодоход одоо өөр Монголын малчин айлууд жишээлбэл яг одоо өөрийнхөө амьдрал ахуйд одоо орчин үеийн техник технологи ашигласан тал дээр энэ тэр нөгөө хончин айл дээр айгу энэ тал бол илүү давуу мэдрэгдэжсэн. Тэгээ ерөнхийдөө бол хятадын засгийн газар болоод өөр Монголын засгийн газраас сүүлийн жилүүд хэрэгжүүлээд байгаа тэр орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрийнхаа хүрээнд тэр дэд бүтцийг сайжруулах зам дээрээс нь зам харилцаа тэгээд тэр тог цахилгаан өндөр хүчтэй дээрээс нь гар утасны сүлжээ 4G технологи гэх мэт иймэрхүү зүйлүүд нь бол иймэрхүү зүйлүүд нь бол илүү давуу талтай бас ололттой тэдгээрээсээ ингээд дэлхийн ертөнцийн танилцж байна ойрхон байна одоо хонио хотлуулчаад ингээд уцаараа үзээд эргэн тойрныхаа хамаатан сад Монголтой холбогдоод ч юм ингээд бас тэр нь нэлээд давуу талтай санагдсан. Дээрээс нь бас яг тийм уламжлалт технологи болоод тэр газар зүүн байдлаас шалтгаалаад тэр одоо нэг уламжлалт яг Монголын сонгодог хэлбэрийн нүүдлийн мал аж ахуй гэдэгт маань хэрэглэгддэг яг бас нэг зарим шин чанарууд нь алдагдах тиймэрхүү зүйлүүд бас ерөөхдөө гарч байгаа юм шиг ажиглагдсан. Миний хувьд бас сүүлийн шинжлэх технологиудыг аль алиуд манаас авч хэрэгэлсэн байсан. Тухайлбал очисон 3 айлын гуруула 24 цагийн цахилгаантай буюу тэрийгэ хүснээрээ хэрэглэх боломжтой бас зам харилцааны авч гисэн маш сайн хэдийгээр амьдарч байгаа айлууд ч гэсэн бас баг зэрэг нүүдлийн соёл иргэншлээс хүндэрсэн болов гэж бодож байсан. Нүүдлийн соёл иргэншлээс хүндэр. Дээр нь бас миний хувьд бас би бас Монгол улсын иргэний хувьд бас яваад ирсэн. Тэр миний хувьд бол одоо ерөнхийдөө малынхаа ашиг шимийг гэдэг юм одоо жишээлбэл одоо малын ноосоо аваад ашиглаад жишээлбэл ноос ирдэг ч юм уу яа тийм тэр тал дээр бол нэлээд дутмаг юм шиг надад бас санагдчихсэн л да. Та нарын хувьд бол ажиглагдчихсэн үү тэр нь? Тийм ерөнхийдөө бол монголчууд чинь малынхаа ашиг шимээр гэдэг юм одоо арьс шигээр нь сур хийдэг, хазаар ногт чүдэр зангиддаг, бугуйл хийдэг гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд нь бол их бага харагдсан. Тэр нөгөө тэмээний оршоол гэсэн тийм. Тэрэн дээр болохоор бас яахан тэр зүйлээс сэргээгээд тэмээнийхээ ноосоор тэр тэмээний ногт тиймэрхүү зүйлүүдийг бас хийсэн харагдчихсан тийм. Тэр имэйл хазаар энтертэй ч гэсэн тэр адуутай айл тэр сур нэг их хоол тий. Одоо бас ерөнхийдөө нэг талаар одоо бас зөв юм шиг тий. Ягаад гэвэл орчин үе одоо бүх юм хөгжсөн. Дуртай л бол одоо хаанаас ч хамаагүй аваад хэрэглэхээр одоо бүх юм бэлэн болцсон. Бас бэлэнслэх сэтгэлгээс илүү арталсан ч юм уу гэж надад бас бодогдсон. Бас нөгөө талаар дэд бүтэц ч юм уу одоо тэр талаараа хөгжсөн ч гэсэн соёл боловсрол, эрүүл мэндийн тал дээр ч юм уу ер нь жоохон дутагдaltaй. Замаар бас бид нар зөндөө олон одоо юугаар явсан шүү дээ. Сумуудаар дайрсан тий. Тэр тал дээр нь ажиглагдсан юм байна уу? Тийм тэр эмнэлэг бас тэр сургууль айгуу тийм аслагдмал хэд 80 км шахуу яваад л зарим газар хүүхдүүдэд тэгэж өгдөг гээд тэгээд нөгөө урт амрахгүй бол ирдгүү уртын амралтынхаа үед л уулздаг. Гэхдээ манай Монголын сумын төвд гэдэг юм бол ерөөхдөө бас нэг тодорхой хэмжээний хүмүүсийн амьдрал өрнжээдэг штеп. Тэгэхэд чинь эндхийн одоо тэр сумын төвд очиод харж байхад хүн бараг үзэгдэхгүй. Би өөр айгу цөөхөн уулз гэсэн шүү. Тэгээд тэд нар тэндээ одоо нэг их тийм аж ахуйд нь хэрэгтэй ч юм уу нэг тийм одоо яг ямар хуу хүмүүс амьдрдаг юм болоо гэж бодгооч шиг тийм сонир сэтгэл бас төрж исэн л та. Тэрхий нөгөө зам харилцааны илүү хөгжсөн болохоор төв газар руугаа илүү явдаг ч юм болоо. Тийм юм байж болох юм тий. Бүх юмдаа ойрхон ингээл нэг газараа төвлөрөл суурин газар руу гал явдаг. Тэгэхээр сумынхан төвүүд бол тэр нөө сумын төвөөс нь илүү тэр нөгөө тэмээний оршууллын айл бараг том шиг байна. Тийм тийм. Тэр арга тийм. Тэгэхээр та нар бас ирээд одоо өөрсдийнхөө аяллахаа тэмдэглэлийг төрсэн сэтгэлээ бас бичгээр бид нарт өгсөн байгаа. Бидний сонин сэтгүүл одоо бүх сайт дээр бүгдэн дээр нь одоо хэвлэгдээд одоо цацагдсан байгаа. Тэгэхээр та нарт бас эргээд ингэ бодоход би одоо яг нэг тэр талаар нэг бичээг үлдсэн ч юм уу да гэж бодогдож байгаа зүйл байгаа лөө. Аян замын тэмдэглэл дээр номгон уул дуулга уулаас эртний олдрууд их олдож ирсэн гэд би тэрийгэ
бас иргэн санж тэмдэглэлд оруулаагүй үлдээсэн юм шиг санагдсан. Тэндээс эртний цэргийн дуулаг, илт, тийм арга яс зэрэг хэрэгслүүд одоос олдсон хэврээ байдаг гэдэг нутгийн надад хувьчилж байсан. Тэр надад бас нэг маш их түүх өгүүлсэн нутаг юм болов уу гэж санагдчихсэн. Тийм. Чи бас аяллахад тэмдэглэлээр тэр талаас нэлийн сайхан бичсэн байсан. Миний санаад жирнэ ганц л үг бүрдүүлсэн шүү. Тэр нөгөө Бөхчлонгаа хэлсэн. Бид өөрсдийн мэддэг тал нутгийг одоо дахин бүтээх болно. Өөрсдийнхээ гараар дахин бүтээх болно. Замын хажуугаар өвсөө яаж найгадаг вэ? Тал нутаг. Залуучууд нь ажилдаа дуртайгаар яаж хийдэг вэ? Тэр зүйлийг бид дахин харуулах болно. Би тэр үгийг би яг 5 шөнө зүудэлсэн. Тэр миний сэтгэлд тэр үг сонсноос маш хөдөлсөн юм шиг байна. Тэгээд би яг ирснийхаа дөнгөж дараахан багш руугаа би яриад ингээд яваад ирсэн ингээд ярьж байхдаа би яг тэр үг хэлчихсэн байна. Хүмүүс уламжлалаа авч үлдэхийн төлөө тэдгээр хүмүүс сэтгэл зүрх, амьдрал бүх зүйлөө зориулж байна. Гэтэл бид нар бас эндээс зарим зүйлийг ухаараад магадгүй бид нар уламжлалаа хамгаалахын тулд малчтайгаа сэтгэлдээ нэг ч өдөр ороо сонсч исэн болов хэдэн жил би ном үзсныхаа дараа магадгүй би очиж малчин болсон ч гэсэн надад тийм хэмжээний сэтгэл байх болов өөрийгөө гоолгох юм шиг магадгүй зарим юм дээр маш их сэтгэл хөдлсөн. Би бүр ойлмаа санагдчихсэн. Таам шин зүйлтэй. Бас их сэтгэл хөдлсөн үг байсан. Яг аяллалын хувьд одоо аялалд яваад хамгийн онцгой ингээд одоо сэтгэд үлдсэн зүйл ч гэх юм уу. Тэрний хувьд гэх юм бол анхдагад ийм зүйл ахна шүү дээ. Тэгэхээр та гурийн хувьд одоо манай солон аялал гэр нь ямар сэтгэл үлдээсэн бол? Маш сайхан байсан. Ерөн өвөр Монголын малчин айлуудаар яг ингэж хоноод очиод амьдралах удаан танилцж байгаагүй юм. Тэгээд өвөр Монгол дахь малчин айлууд маань яаж ажилтурж байна? Хэр төвшөнд явж байна? Ахуй сувлийн хэмжээнд хэр байна гэдгийг таньж мэдсэн маш их сэтгэл үлдээсэн. Энэ дотроос тэр тэмээчин айлын тэмээ услах байдал, тэмээсэр усалж байгаа тэр нас над яг л нүүдлэх соёл иргэншлийн тэр хэм маягаар юм шиг санагдаад үнэхээр сэтгэл хөдлөжсэн. Дээрээс нь тэр нөгөө адуучаа айлын 2 хүн тий яг ингээд нэг нь болохоор бүр дээд сургууль төгсөж ирсэн хэрнээ буцаж очиод ингээм алаа хариулаад явсан тий. Гэтэл бас манайхны хувьд бол бас тиймэрхүү зүйлийг ховшдаг. Бараг л байхгүй гэж хэлэхэд болно да. Нэг л явсан бол тэгээд яваад л өгнө. Буцаж очиод тий. Гэтэ яг манай том ихч дээд сургууль төгсөж малчин айл юм бэр болсон л доо. Гэтэ их хоорог тохиолдол юм шиг надад санагдчихсэн. Тэр тусмаа эргэтэй хүн. Тийм тэгээд тэр чинь бүр мэрэгжлийн хөгжим чинь өөрөө өөрчлөн байгаа шүү дээ. Тийм байлээ. Би орхиод хүрээд ирсэн. Тийм зүйлүүд юм. Яг миний түрүүний хэлсэн тэр уламжлалаа хамгаалах гэсэн тэр сэтгэлгээ байгаад байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар тэр аргаа бас маш олон тавлаар хайж байгаа өөртөө. Тэр нь их бахархмаар санагдсан. Би энийг их олон хүнд хэлээ ярих гэж бодож байгаа. Ерөнхийдөө тэр нэг хашаалтын системгээд яригадаад байгаа шүү дээ өвөр Монголд хийгдсэн. Тэр болохоор би ер нь тэр талаар Монгол дахтайх ойлголтгүй байсан юм байна л да. Тэгээд анх ирээнээс наашаа хот руу явж байхдаа тэр замын хажуудлын хашаа тэгээд нэг торон хашааг хараад гайхдаг байсан байхгүй. Энд юу юм бол энийг бол би ерөөсө хордны замд ирэх одоо нэг галтрагны замын хоёр талаар байдаг шиг хордны замын хаалт нэг амьтны тийм хаалт гэж бодож ирсэн чинь дараагаар нь ингээд ойлгоод малж хорнуудаар нь яваад ингээд үтсэн чинь тэр нөгөө бэлчээрээ тусгаалж авсан хашаа юм байна л да. Тэр нь бол хэдхэн метр квадратаас эхлээд хэдэн түмэн метр квадрат хүртэл айл болгон дээр харилцан адилгүй тийм байдаг. Тэгээд миний ойлгож байгаагаар болохоор бэлчээрээ хашаалцсан л гэхээр яг фермер юм болсон. Нэг хашаан дотор нэг хэдэн малаа яаж аваад тэрийг ингээд тэжээгээл за яг нэг үлдсэн жоохон газар байдаг юм бол тэрэн дээр нь тэжээлээ одоо нөгөө тариалан болсон гэдэг ойлголт ч юм уу төрсэн тэжээлээ тарьдаг тий. Тэгээд ерөөсөө мал бол явна гэсэн ойлголтгүй баг. Тэгээд нөгөө манай улсын болохоор ингээд 4 үйлрэлт бэлчдэг штеп 4 үйлрэлт бэлчин 6-аас одоо дээш удаа нүүн хамгийн багадаа 6 удаа тэрнээс ингээ арай бас нэг онцлогтой бас нэг нүүдлийн мал аж ахуй байгаа юм байна гэсэн ойлголт тэр хашааг ойлгосноор надад бас төрсөн. Тэрэн дотор ч бас мал бэлчдэг юм байна. Бас дээрэс нь магадгүй тэр малынхаа тэжээлийг бас
тариалж болдсон байна. Гэхдээ яг үнэндээ бол яг өвөр Монголын мал аж ахуй бүрэн хэмжээгээр бол фермер их болоогүй, тодорхой хэмжээнд уламжлалт мал аж ахуй тэр байсаар байгаа. Тэр уламжлалт мал аж ахуй одоо нэг нэгжүүд гэж хэлдэг юм уу тийм. Тэрэн дээр байх хэвээр тэр зүйлүүд нь байгаа маа гэж би бодлоо. Олон бэлчээрээ хуваарлаад өөр өөр юм болгоод авчих. Тийм. Газраа одоо бид нар ингээ нөгөө тариа тарьдаг газраа ч юм уу хүмүүс ингээ түрээсэлсэн маягаар авдаг шиг бэлчээрэл ингээд авцсан болохоос биш, хашаад авцсан болохоос биш тэр нь яг фермерийн болох зориулалттай зүйл биш юм байна гэдгийг бол маш сайн ойлгосон үдээр сайн үзсэн. Фермер хашаалсны бас нэг онцлог нь юу харж байгаа гэхээр Монголд бол хашаалаагүй учраас задаа тал газар дээр нүүдэлж амьдралж болно. Тэрэн дээр машинаар иход салаа замын эвдрэл бас гардаг. Гэхэд энд саяны аялаар явж исэн нутгаар ерөөхдөө замын салаа замын эвдрэл тэрнээс үүдэлтэй хөрсний усан илэгдэл эвдрэл салхин илэгдэл бол тэрдгэлээ анзаарагдаагүй. Энэ бас тэр бэлчээрийг хашаалсантай холбоотой байгалийн бас тэр нэг илэгдэл эвдрэл хоригдлоос л хамгаалсан үйл явдал юм болов уу гэж харсан. Мэргэжлийнхээ талаас бол хашаалсан. Сони тий нэрэл ингээл хаасайгу машин зам гарахаар чинь өвс ногооных нь ургалт хүртэл муудаад тий бас нэг бэлчээрд чинь тэр ургах өвсний тоог бас цөөрүүлдэ шүү дээ. Бэлчээрд ургажсэн хуучин алга өвсөн хөл газрын эвдэрсэн газрын ургамлуулж солигдоод тий бэлчээрийг мууддаг. Тэр шин чанараас баг байсан. Тэгээд айлуудын шин дээр нэрх юм бол бид нар чинь нэг 10 Монголд байхдаа нэг айл дээр очиход сүү цагаа идэн нэг сайхан таргуу яриаггүй гэж очдөг шүү дээ. Тэгэхээр энд нэг арай жоохон өөр нэг тухайн амьдралын хэв маягтай уялдаад цагаа идэгээ бүр баах хэрэгэлдэг. Эсвэл зарим айл нь бүр хэрэглэхгүй малчин айлд ороо суухад үүдээс харцаатай чимэр тэгэл тийм өөр олон ялгаанууд гарч илээ. Бас нэг талаар энэ бол одоо миний бодлоор бол ингэж л одоо чинлээ хүн хүч муу ч юм уу тий тэр талаасаа одоо зүү цагаа идэгээ боловсруулж чаддгүй болов уу гэж бодлоо. Тэгээд энэ байгаль цаг ууртай бас их холбоотой байгаа. Одоо нөө сүү цагаа идэгээ аваад хэрэглээд ах юм бол уноонууд нь төлөмж гэдэг юм уу жоохон хүч султаа болдог. Бүтэн хөх юм бол хүчтэй тэгээд өвөл ажил төсвөртэй байна гэдэг тэгжил үздэг юм шиг. Тэгээд нөгөө нэг 10 Монголд ч бас бид нар чинь 5 уршиг малыг холиод айлууд тэжээдэг штеп. Тэгэхгүй энд бол дандаа л дагнсан нэг дагнсан л байдаг. Дагнсан. Яг өөрсдийнхөө эзний хэмжээнд бог малыг бас бог мал ганц нэг хэдэн толгоор байдаг. Тэгэхээр малчин айлууд маань ер нь одоо өөрийнхөө амьдралын орлогынхаа их үзүүрийг ер нь яг юугаар хийж байгаа юм шиг одоо асууж тэр талаар нь асууж зурулсан юм байна уу? Мэдэж авбаа. Ерөөсөө тэр малаа дандаа махалж зархал тийм л бүхий хөвсөн тийм л шиг л дээ хинхэн. За ингээд өнөөдрийн бидний ярилцлага одоо энд хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр та бүхэндээ яг сүүлийн хэд ормыг үлдээж байна. За миний хувьд бас нэг хэлмээр нэг үг байна. Тэр нь юу вэ гэхээр хүмүүс залуунаас их байгаа нөхөн гэж хэлдэг. Тэр тусмаа тэр дотор байгаа оюутан нас ч юм уу тий. Гэхдээ миний хувьд би өвөр Монголын их сургууль дээр суралцсандаа маш их баяртай байдаг. Тэрэн дундаас маань залуу насны маань бас нэг сайхан дурсамж болоод бас олон өөчтэй зүйлийг надад өгсөн. Энэ өвөр Монголын өдрийн цанаас зохион байгуулж солонгон мэдээллийн төвийн хамт олонтойгоо зохион байгуулж хамтдаа оролцсон энэ хүү аялал маань маш сайхан дурсамжтай тийм залуу насны нэг хэсэг боллоо. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Миний хувьд ч гэсэн өвөр Монголын өдрийн цэний орноос зохиос байгуулсан энэ хүү улаан цав хотын хушуудаар явсан аялал маань дурсамж дүүрэн сэтгэл мартагдгааргүй тийм сайхан бүчүүдийн өнгөрөөсөн. Тийм болохоор та бүхнийхээ дараагийн аялалд нь амжилт хүсээд улан сайхан ийм сайхан аяллуудыг олон зохион байгуулаарай гэж юрэж байна. Солонгон аяллаар дамжуулаад олон найзтай боллоо, олон юм мэдж авлаа. 10 Монголдоо байхдаа мэддэггүй байсан юм байгаа энд ирээд 5 хоног ч гэсэн бас тэр хооронд зөндөө олон юм сурж авлаа. Тэгээд сонсдог л байсан болохоос мэддэггүй байсан юм байна. Босоо мэддэгчгүй байсан юм байна. Ямар ч зах тухаас нь одоо мэдж авдаг болсон дэх баяртай. Тэгээд ер нь болдог бол дахиад нэг өөр үйлрэлт ч юм уу дахиад нэг малчин айлаад нэг яваад үзэхээсэн гэж бодож л хэллээ.
За тэгэхээр энэ их олон хичээл номны хажуугаар одоо алтан цаг хормоос бид нарт хуваалцахаар их хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бидний ажлыг бас үргэлж дэмжиж явдагт ч бас маш их баярлалаа та бүхэнд. Тэгээд цаашдын хичээл сурлага, цаашдын хөдөлмөр бүх зүйлд чинь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Цаг мэдээллийн дүү юмнаас. За баярлалаа. Бидний энэ удаагийн нэвтрүүлгийн түрээд өндөрлөж байна. Одоо бидний аяллаа туршид хамт байсан Улаанзавхатын өдрийн сонин болон бидний аяллыг үргэлж дэмжиж явсан оюутан залуустай цолгон мэдээллийн төв болон өдрийн сонины орноос баярлсан сэтгэлээ илэрхийлье.